За улмаар сонин сайхан юу байна? Ойрд бүр тагчиг байгаад байсан хаагур юу хийж юм? Тий тагчиг байгаа юм байхгүй. Би ер нь бол болж байгаа асуудлууд одоо энэ туулын урдны заммаас хулаад ерөнхийлөгч өргөн барьсан улсын хурлын гишүүн эргүүлэнт хууль гэл бүгдэн дээр нь л ер нь дуурж байгаа. Өөрийнхөө постуудыг хийгээл сошиал медиа дээр юм аягээл явж байгаа. Тэгээ бас бид хэд чинь нөгөө бүтэн жил скандал донд явцсан. Тэгэл өстой үйл явдлаас үйл явдлын хооронд жил өнгөрч бизнес гэсэндээ айгүй хүнд нөхцөл байдал руу орж байгаа. Тийм болохоор бидэд бас одоо нөгөө эдийн засгийн амралтайгаар тусан зохицоод амьд үлдэх гисэн гарах тий өгсөх үзэх дээрээ л яг нөгөө бизнесийн хувьд амьдрал нь тийм байгаа учраас тиймэрхүү байна. Тэгтээ ер нь нөгөө нэг нийгмийн идэвхтэй байх, дуутай байх ер нь хэцүү байна уу? Тэгэл нөгөө дуурахгүй ажиллахгүй дуурчлахгүй тий яасан ч хараалх болно. Түрүүн би бас нөгөө Виано би өнөөдөр амар царамтай байна гэдгсэн чинь тэгээ бас яг одоо царайлаг болчиход ирэх юм бол хослол мослол болчиход сууж явах юм бол нөгөөдөг чинь баячиж тэгээ танаа тэгээ одоо ингээ харагдахаар бас гаднаас нь бүглээд царамтай яасан гэдэг он тэгээд одоо яач члахгүй гэдэг шиг угсаал тийм л байх. Гэхдээ нөгөө хил амтанд дасцсан учраас бас гайгүй л дээ. Дээрэс нь угаасаа дуугаа бай гэхээр дуугаа чадахгүй байгаа. Тийм дуугаа бай гэхэлэр огт дуугаа уусаа чадахгүй. Тэгээд бүр яг хүчлээд дуурчхлаар яг үннийг хэлэхэд өмнөхөө бодвол хамаагүй одоо үзэгчд танигдалт тийм импактив хувьд ч гэсэндээ өөр болцсон. Ер нь арай нөгөө өсцөн гэх юм уу тэгээд тийм болохоор бас яг дугарлаа гэхэд жоохон хариуцлагатай юм дээр яг тал болгоноор харж ийж тэгээ бас өөрсдийнхөө нөөцийг тооцоолох хэрэгтэй байна. Яг үнэндээ одоо бид хэд одоо маа ажлынхан яг нэг юм скандал руу дахиад орж чадахгүй дахиад нэг одоо юу гэдэг тий сэдв барьж аваад хүлэв гэхэд тэрний айцтай байгаа юг ачааллын дэлгүүл гэдэг. Тэрнээс биш яг айгаад хач маалх л та. Алзал. Тэгэл үжнэ. Яа шодрог үнэн ялна. Тэгээ ер нь нөгөө нэг сүлт асуудал үүснээс хойш яриа өвөг бах те энэ тэнд ороог бах те. Зөндөө ороод тах шүү дээ. Тийм үү? Лууснаас хойш. Тийм. Чутгалууснаас хойш ороог бах те. Тэр тэгтээ ер нь яасан? Яг бид тэрийг хутгалуусны дараа нэг орсон IC дээр нэг ярьцлага өгсөн мөлөө. Тийм. Тэгээд яг юу ер нь болсон процессыг хэлээ. Шүүхийн асуудлыг шийдэг ярьсан. Тийм явсан тэгээд тэр чинь хүн чинь өөрөө дөрөв хүүхэдтэй нэтрээ гэл. Тэгэл яг ялчгүй л нөгөө юу гэдгийг санаандгүй тэ согтун хүний санаандгүй хэрэгэл болсон. Гэхдээ тэр нөгөө хүмүүс юм гаргахлаар төлөвшүүлэх гэж үзээд байгаа. Шууд улс төрийн захиалга махалга гэл тэ. Яг улс төрийн импакт бол байсан тэрний ямар импакт вэ гэхлээр нөгөө бүтэн жил хийцэн ингээд намайг харлуулах кампайн бол тэр хүнийг намайг хардаг, таньдаг, үзий яддаг болгоцсон л байсан. Тэгэл тэр ууран дээр нь лифтэнд таарсан моментн дээр ингээд хоорондоо муудалцал над руу төрүүлж тэрнээс болж уурлал ингээд тэр лифтнээс бочоод дуудал лифтнээс босны дараа ингээд. Тэгэхээр мэдээллийн нөгөө буруу манипуляц хийх амар мэдээллийн манипуляцыг амар өндөр зөвтэй айгүй юм зохион байгуулалттай хийдэг байсан юм лээ. Би тэгэл дараа нь тэр нөгөө эсрэг талын гэх юм уу те оффист нь ажиллаж байсан хүмүүстэй чсэндээ ганц нэг тааралцсан. Манай үеийн залуучууд бас байж идэг юм билээ шүү дээ. Тэгэл тэгэхэд өөр 7 хоногийн л амар өндөр дүнтэй мөнгө аваад мэдээ бичээл гүтгэл. Тэгэл айгүй өндөр ачаалттай ажиллаад сууцгааж идэв юм билээ шүү дээ. Тэгээд чамаг одоо тэхийн гол зорилго нь юу байх вэ? Гэхдээ яг зөвхөн намайг чүшилтэй энэ чинь нөө сэдвээ төрж ярьж байгаа шүү дээ. Одоо тэр чинь яг үндэ нэг л одоо ч явж байгаа нэг артын намын хоорондох 2 зодон бидэд бол яг өөрсдийнхөө одоо санаачлагаар хийж исэн акц аль нэг зодооных нь хөшүүрэг болгож ашиглагдсан юм шиг одоо зураг дурж байгаа. Гэхдээ мэдээч тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Яг тодорхой хэмжээнд ч маш том нөлөө үзүүлсэн. Гэхдээ бид эдийн зорилго аль нэг талд нь угаасаа анханасаа байгаагүй. Тэр нь одоо ч гэсэн харагдж байгаа. Хүч хамхан гэдэг чигсаалтай холбоотой дэмжиж оролцсон баг бүх хүн одоо энэ улсын хурлын гишүүний эргүүлэн дотох хуулийн эсрэг байгаа. Тэ ерөнхийлөгчийн институцийн хамгийн их бушилж байгаа энэ хуулийн эсрэг байгаа. За албаас хэрэглэх үү? За тийм. Ер нь ингээ бид нар өнөөдөр энэ аягийг ингээ харуул аяг гэж харна эсвэл нөгөө өөр өнцгөөс нь харуул бас өөр харагдана. Тэг ер нь юмыг аль өнцгөөс харах вэ гэдэг бол аягүй чухал.
Тэгэхээр би яг парламентэд явж байгаа ордонд олон гишүүдийн байр суурийг аваа явж байгаа сэтгүүлч за нийгмийн идэвхтэй өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх гоё үзэл бодолтой залуучуудтайгаа ингээ хамт сууж агаад яг тухайн асуудал дээр ингээ пойнтлоод ярилцаад үзвэл ер нь хөшигний ард юу болдгийг яг бодит байдал юу вэ гэл ер нь ингээ яг ингээ сошиал дээр ингээ харахаар нэг л их ах нарын зодон эсвэл нэг талтай МЗС гарцсан нэг талтай ойлгоо гарцсан ч ингээ нэг юм байгаад байгаа шүү дээ. Гэхдээ яг бодит байдал дээр дотор нь ажиллаж байгаа хүмүүс юу гэж хараад байна. Итгэвчтэй залуучууд маань яг яагаад энэ дэр үзэл бодлоо ингээд юм гэдгийг ингээд ямар нэгэн цензуургүйгээр заахан чөлөөтэй ярилцъя гэж бодсон. Тэгээд өнөөдөр студидээ өнөөцөг имийн эрхлэгч туулыгаас ирсэн байна. За улам сайхан маань бас ирсэн байна. Тэгээд бүгдээрээ бас хараад мэдчихэж байгаа гэж бодож байна. Тэгээд хамгийн ихний бидний энэ 7 хоногт ярих сэдв бол яг энэ ёс зүй гэдэг асуудал ерөнхийлөгч өргөн барьж байгаа хууль. Нэг талаас ерөнхийлөгчийн институт энэ хуулийг баталтал нь өргөн барина гэдэг ийм мэдээлэл одоо хийлээ шүү дээ сая ерөнхийлөгч. Ер нь ёс зүйтэй байх тийм хэцүү юу? Үгүй одоо яагаад хэцүү гэдэг хамгийн ихний асуудал нь болохоор химжих нэгж байхгүй. Химжих ийм одоо маа энийг ёс зүй гэж хэлнэ гэж хийчих сав байхгүй. Тэ ёс зүйтэйг нэг савнд ёс зүйгүйг нэг савнд одоо ингээд ерөнхийлөгчийн тэр хуулиар бол ёс зүйтэй энэ аяган дотор байх хэрэгтэй ёс зүйг нь бол энэ аягнаас гадна байх хэрэгтэй гэдэг нэг сав руу чих гээд шүү дээ. Ёс зүй хэм хэмжээд өрчих гэж байгаа юм. Юу гэж? Хууль бол ингээд байх хэрэгтэй. Одоо магадгүй улсын хурлын гишүүн тэ хариуцлага тусдаг ямар нэгэн систем байх хэрэгтэй. Гэхдээ тэр хамгийн тодорхой байх хэрэгтэй. Тэгээд тэрийг өргөн барьж байгаа институт болоод дэмжиж байгаа хүмүүс хоёрт бид нэр одоо итгэх үү гэдэг бол амар том асуудал. Итгэвчүүл яг гэдэг үнэхээр парламентын дархлаа унах гэдэг юм. Үнэхээр яхаа засаг үүсч гол асуудал нь одоо энэ Нямбатрын асуудал дээр ч тэр одоо энэ ерөнхийлөгчийн хуулийн асуудал дээр ч тэр гол асуудал нь бид нар бидэхгүй байхгүй. Мэдэхгүй учраас тэрийг хийж болохгүй. Одоо эн чинь нэг юм мөрөөдөө тоглоом тоглодог шиг битэлж болохгүй шүү дээ. Эн чинь одоо мөрөө тавьж болохгүй шүү дээ. Одоо парламентын дархлаа унжиж магадгүй, хурцж магадгүй тийм. Ерөнхийлөгч хэлсэндээ хурцж магадгүй, хүрхгүй ч магадгүй гэж болохгүй байхгүй, итгэж болохгүй. Байгалийн үнэлгээнд хийгдээгүй юм чинь анханасаа хийгдээгүй байгалийн үнэлгээнд дээр туулгаал аюултай ч гэж хэлж болохгүй, аюулгүй ч хэлж болохгүй. Тэгээ бид нөр унтны усаараа бит хийх юм. Тэ? Тэгээ бид нөр одоо парламентын дархлаагаараа бит хийх юм уу? Бүр цаашлаад Монгол улсын парламент бол Монгол улсын үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн тий тусгаар тогтнолын дархлаа мөн баталгаа мөн тий тэгтэл энэ тусгаар тогтнолын баталгаан дээрээ бид нар бит тавих юм уу мөрөөч юм үгүй шүү дээ. Яг парламентэд явж байгаа сэтгүүлчийн хувьд ингээ те ордонд байгаа гишүүдээс ингээд яриа авахд гэдэг юм уу те гишүүдийн байр суурь ер нь ингээд тэрэн дотор уур амьсгал ер нь ямар ордон дотор юу болж байна. Яг ерөн зүгээр одоо сүүлийн үед бол ингээд нөгөө хууль өргөн баригдсанаас хойш цаг үеийн моментыг ингээд хугацаагаар ингээд тайлбарлахдаа бол улс төрийн хүмүүс янз бүрээр тайлбарлаж байгаа. Нэг бол одоо нааратай холбоотой ч гэдэг юм уу. Өнөөдөр улс төрд өрнөж байгаа үйл явдалтай холбоотойгоор нэгнийг амнах гэсэн ийм зорилготой явж ийн гэл нөгөөх нь болохоор их хурлын гишүүдийн одоо ёс зүйн асуудал үнэхээр аюултай байгаа учраас одоо нийгмийн захиалгаар ард түмнийхээ хүсэмжлэлээр энийг одоо ерөнхийлөгч оруулж ирлээ л гэдэг. Хэлэн дээр яг хуваагдал одоо лид үзэлцэж шүү дээ. Хин дэлгүү хин айл болох зүг аргументтэй ярих уу гэдгээс шалтгаалаад олон нийт массын дэмжлэг авах одоо бүхий л арга чаргаа ус төрчид бол хийж ийн гэж бодож байгаа. За зүгээр яг парламент сурвалжилж байгаа сэтгүүлчийн хувьд бол би юу гэж харж байгаа вэ гэхлээр манай улсын парламентын одоо дархлаа гэж яриад байгаа бол парламентын дархлааг юу өөрөөр жишээлбэл тий парламентын дархлаа гэдэг нь энэ парламентын шийдвэр гаргах хараад бас байдалтай холбоотой гэж үзэх юм уу? Эсвэл парламентод явж байгаа гишүүдийг ёс зүйтэй бай гэж хэлэхээр парламентын дархлаа унах гэдэг юм уу? Гэдэг нэг юм одоо асуудал байгаа байхгүй тий. Тэгэхээр би бол зүгээр тэр өнцгөөс хараад байгаа. Гэхдээ яг ёс зүйг хуульчилдаг хүндлэгийн альж улсаар туульчилдаг хүндргээл би уучлаарай энэ ёс зүй чинь хаасайгүй л байх шин. Эмчи ёс зүй, багшийн ёс зүй. Тэгээ ёс зүй бүгд ёс зүйн дүрмтэй тийм үстэй. Эмч хүн эмчи ёс зүйн дүрмтэй ах хэвээр ямар ёс зүйгүй багш вэ? Хэрвээ тэр багш ёс зүй одоо ямар нэгэн сахилга бат алдах ч юм уу ёс зүйг үйлдэл гаргах юм бол ажлаас нь халдаг гэнгээ дүрм нь тэр хүний одоо ягшлал мөрдөх ёстой ч гэдэг юм уу алдаж болохгүй хазгаа гიშгэж болохгүй баримтлагыг заад өгсөн дүрм нь яг хуулийн хэмжээнд юм шиг бас хөдөлмөрийн гэрээтэй нь уялддаг юм хатуу зохицуулттай байхгүй. Гэтэл манай одоо байгаа гишүүдийн ёс зүйн дүрм одоо юу гэдэг юм юуны
юу лээ ёсцуудын дид хороо энэ төр бааш тэ энэ чи нэг гишүүнээс уучлахгүй ард түмнээс уучлах дүрмтэй юм а та уучлахгүй гэд бүтэн жил угааж чадахгүй шүү. Ойлгож чадахгүй тий. Ажлаа хийхгүй байгаа юм шиг эсвэл гişүүд нэрх мэдлэлтэй байгаа юм шиг. Зүгээр яг олон улсын судалгаа энэ төрхөөр манай улсын парламентын дархлаа дэлхийн бүх улс орнуудаас нэг ч гэсэн юм бэл. Үнэхээр дархлаасаа. Бүр ингээд хангалттай их чөлөөтэй одоо тийм индексээр бол тийм үзүүлэлттэй юм л. Одоо нөгөө Parliament Power Index илүү нэг тийм судалгааны олон улсын байгууллагаас гаргасан судалгаан дээр бол Монголын парламент дэлхийн 100 хэдэн улс орноос номер 1-т. Үгүй үнэхээр одоо жаргацсан парламентын гишүүдтэй л гэж би бодож байгаа. Тийм. Яг гоо зөв одоо гишүүд нь ч гэсэн хүмүүс нь ч гэсэн шалгах баг. Тэгээ би бол одоо улсын хурлын гишүүн гэдэг ажлын байр чинь бол яг одоо юу гэдэг нь төлөөллийн субъект байгаад байгаа юм. Нэгдүгээрт, хоёрдугаарт иргэдээ сонгогдоод байгаа юм. Гуравдугаарт төрийн эрх барих дээд байгууллага байгаад байгаа юм. Одоо тэрнийх нь динамик тэр ажлын байрных нь өөрийнх нь динамик нөхцөл байдал за нэмээд дээрэс нь үүрэг хариуцлага хэрэгжүүлж байгаа эрх гэдэг ингээ бүх юм нь бол юу гэдгийг ингээд байгалийн шинжилгээ ухаан дээр суурилсан тий бүх юм нь ингээд нөгөө бичээтэй тий одоо яг асуудлууд дээр ингээд нөгөө юу гэдгийг заа гэд хэлчих болдог ийм салбар одоо эмчтэй харьцуулж болохгүй одоо жишээ нь тий эсвэл юу гэдгийг багштай ч юм уу харьцуулж болохооргүй ингээд шал өөр төрлийн ажлын байр байхгүй. Тэгээд энэ хүмүүстэй хариуцлага ярих гэж байгаа бол одоо ингээд тэр хариуцлагыг ярьж байгаа субъект нь дахиад дотроос байгаад. Ер нь ингээд нөгөө парламентт байгаа эрх мэдлийг парламентээс өөр нэмээд дээрэс нь цөөн хүн рүү өгөх гээд байгаа. Цөөн хүний бүлэг рүү өгөх гээд байгаа тухайд л яриад. Тэр цөөн хүний бүлэг рүү өгөхдөө тэр хүмүүсийн нөлөө ямар хэмжээнд байгаа вэ? Тухайн субъектүүдийг хүчрхэгжүүлэх үү? Тэр субъектийг хүчрхэгжүүлэхдээ дараа нь ирээдүйд магадгүй хөрсөх сайн хүн байгаад тий эсвэл ерөнхийлөгч маань одоо үнэхээр нэгүүлсэнгүй их орныхоо төлөө тий ирээдүйн парламентод ингээд ёс зартгуунтай байгаасаа гэж итгэжсэн байж болох ч тэрний дараагийн хүнд ямар цонхон гоох вэ тий. Гэхдээ энэ хууль хэрвээ болохгүй бол их хурлын гишүүд маань энэ хуульд өөрчлөлт оруулаад оруулж ирэл дахиад шинжилгээ. Яагаад өргөн байхаас өмнө тэрийг хийхгүй? Яагаад суурь судалгаагаа сайн хийгээд PR-ийн ажил хийж явж хахаар хуулиа өргөн барихаас өмнө судалгаагаа сайн хийгээд заалтуудыг мапангүй болгоод тий ямар ч судлаач нь харахад окей эн чинь бас байж болохоор юм байна гэдэг болгочод тэгээд дараа нь PR хийгээд тэгээд дараа нь өргөн барьж байгаа юм бол анхнаасаа ингээд муу мапантай ч юм уу хууль бичингүүтээ тэр хуулиа батлагт нь өргөн барина гэж үргээд харж. Ерөнхийлөгчийн хууль дээр ч одоо 4 залт байгаа шүү дээ тий. 4 гол анхаарал татсан юм байна. Тэр нэг нь энэ ёс зүйтэй холбоотой асуудал тий. Ёс зүйн зөрчил гаргаад байвал яах вэ гэдэг асуудлыг ингээд уйлжиж процесс нь угаасаа манад одоо нөгөө ёс зүйн зөрчил гаргаж байгаа гишүүд байна уу байгаа зү. Тэглэгээд гэхдээ одоо жишээ нь та аль хэлийг нэрлэх юм? Хин хэнийг нэрлэх вэ? Одоо жишээ нь одоо их төвшин шүү хүн хамгийн цогцолтой аваад явж байгаа. За. Тий. Өөр жишээ нь тий. Тэгвэл хин энийг авч явахын гэдгийг та харж байгаа үнцэг, миний харж байгаа үнцэг хоёр өөр шүү дээ. Тийм л дээ. Тийм. Тэгэнгүүт энийг одоо жишээлх юм бол бүх ард түмний одоо ингэж ард түмэн хүсэж байгаа юм байна. Ард түмэн хүсэж байгааг хин шийдэд байгаа тий. Магадгүй ерөнхийлөгч талдаа байгаа трол багийн комментуудыг ард түмэн гэж авч үзэх юм. Эсвэл Отгонбаатарын гаргаж ирээд шилтэж агсаж байгаа их чиг ард түмэн гэд бидэнд ард түмний хүсэж байгаа хууль юм чинь явах ёстой гэж бодох юм уу? Эсвэл ерөнхийлөгчийг сонгосон нийт ард түмний 38% 41% варчлуу ерөнхийлөгч 21 он сонгогдсон байна. Тэ? Сонгуулийн нас нэрэгт. Тэнгүүт энэ 41%-ийг өөрөө бидэд парламентээс одоо илүү дээр нь тавиад тэ? Бүх ард түмний сонгогдож байгаа төлөөлөлт учраас гээд ард түмэн гэж үсэх юм. Энэ ерөөсөө арай дээр доор тавих гэж юу юм? Дээр доор тавих асуудал биш юм шиг байна. Энэ яалтчгүй нөгөө одоо улс төрийн одоо улс төрд байгаа олонхын бүлгийн хоёр хаагцсан юм том хоёр том улс төрийн нөлөө бүхий хоёр хүмүүс ч үзэлцэж шít. Үзэлцэхдээ л энийг өстой ёс зүг ингэж тавил болно, ингэж болохгүй, ингэж болохгүй хоёр талаас ингэж байгаа. Энэ дунд яг үнэндээ ёс зүг хүсэж байгаа юу? Хүсэж байгаа. Би бол хүсэж байгаа. Энэ гишүүдийг ёс зүйтэй байгаасаа гэж бодож байгаа. Ард түмнээс сонгогдчиход ажилдаа ирэхгүй байгаа даа ч юм уу те. Энийг одоо бид нэр яаж чадахгүй ба шүү дээ. Тийм үстэй. Бид нар одоо яг ийм дээр хэрэлдэт байгаа байхгүй ёс зүйтэй байж болохгүй юм уу? Угаасаа гишүүдэд ёс зүй хэрэгтэй байна гэд. Манай нэг менторын хэлдэг үг байдیں۔ Улсын цэрэг, улсын хурлын танхим хоёр яг адилхан. Тэрэн дотор олсон дээгүүр явагчж байгаа, алиалагчж байгаа гэд. Тэ яг улсын хуралд өнөөдөр
маш олон дүр байгаа. Энэ дунд ингээл ёс зүгөө авирлж байгаа, гарч ирж байгаа тий. Чуулганы дунд, танхим дунд орилж байгаа. Тэгээ танхимаас гарч ирээд нэгээс мөргөө дунгаж байгаа ийм асуудлууд ингээ байна. Гэхдээ ер нь яг энэ хууль яг яах гэж ямар зорилготой оруулж ирээд байгаа. Үнэхээр ерөнхийлөгчийн хуулийг оруулж ирснээрээ хаацсгалтай болох гээд байгаа юм уу? Энэ хууль орж ирэхгүй байгаагаараа ингээ ёс зүг хамгийн харамсалтай нь энэ хуулийг яаж батлах вэ гэдэг нь тэр гişүдэд бүр их юм. Энэ хууль батлагдсанараа энд байгаа 126 хүний ёс суртахуун тий ингээд нэг юм байгаа байдлын суур хүмүүжил бүх юм ингээд засагдчих юм уу? Тэг яг ингэ зорилго нь яг юу вэ гэдэг дээр яг юу гэж бодож байна. Би одоо жишээ нь оюун эрдэнэ гэдэг хүнийг бол одоо улсын хурлын гишүүнээсээ өгөөд тий тэгээ шийдвэр асуудал нь одоо шийдэгдээгүй шүү дээ тий АТГ нь өөрийнх нь талд дүгнэлт гаргаад явцсан шүү дээ. Тэгээ ийм байхад зүүн асуудал нь одоо тий одоо энэ асуудлаасаа болоод одоо өргөдлөө өгж жоод тий ажилласаа буужгаад ёс зүйтэй бол тий тэгээд шалгуулад шорондоо явуулсан гэж бодож байгаа. Одоо миний хүслээр болдог бол тийм одоо юм мөрөөдөл ертөнцийн. Гэхдээ чиний шүүл дээр бол гэж юм. Одоо тийм. Гэхдээ бас нөгөө үнэхээр шүүхээр ороод тэр нь үнэн зөв бол шүү дээ тийм. Гэхдээ одоо би нараа гэдэг чинь улсын хурлын гишүүнтэй баймааргүй. Би ч гэсэн баймаар. Гэхдээ тэгж хүслээгээд би энэ хууль батлагдаад энэ хуулиар яваасаа гэж бол хүсэхгүй. Яагаад вэ гэхлээр нэг удаа сайхан ашиглагдчих болно. Би тэд ингээд нэг юм цав цагаан хаяган дотор тий дээр нь ашаан гэж бичиж байгаа тор өгөх гээд байхгүй. Миний энэ хуулийг харж байгаа өнцг нь бол тэгээд энэ хуулийн инишл одоо анхан шатны зорилго нь урт хугацааны импакт нь өөрөө намайг 50 настайд магадгүй намайг 35 настайд 40 настайд энэ парламентийн хүч чадлыг энэ парламентийн хараат бус байдлыг ялангуяа одоо оюун эрдэнэ гэдэг хүнийг ерөнхий сайд байхад парламентийн гишүүд ямар айцтай байлаа тий. Одоо парламентийн гишүүд дахиад энэ хууль байхгүй байхад ямар айцтай байна. Энэ бол улам бүр хэврэгшин тий. Энэ нөгөө парламентийн гишүүдэд ч яг үүндээ тийм айхтар өндөр ирэх мэдл байхгүй шүү дээ. Сая улмаагийн хэлж байгаа айдас байна гэдэг чинь шүү дээ. Гэхдээ ер нь одоо яг энэ хилцэх хэсгийг дэмжих хүртэл энэ хуулийн процесс ингээд явхад тэгэхээр байнгын ороод араас нь чуулганы хуралдаан дээр ороод санал хураалтыг харахад ер нь бараг мэдчихэж байгаа. Үнэхээр яг олон нийтийн өмнө камерын өмнө эсвэл тэ ингээд нэг юм бичлэгний өмнө эсэргүүцэж байгаа дүртэй тэнд бас нэг хүнд эсэргүүцэж байгаа гэж харагдах гээд байгаа юм уу? Эсвэл олон нийтэд ингээд эсэргүүцэж байгаа шүү гэж мэдэгдэх гээд байгаа юм уу? Байнгын ороон дээр бол үнэхээр энэ хуулийг эсэргүүцээ, дэм хууль байж болохгүй, парламентын дархлаа гэж ингэж ярьж байгаа мөртлөө яг коноп дарахтаа дэмжиж байгаа коноп дарж байгаа гişүүд нэлээд байгаа даа. Тий, арц намын гişүүд дотор жишээ нь. Тэгтээ нэг юм байна. Real-time завсарлага авч байгаа сая хэсгийг дэмжих тухай санал хураалтыг дундуур нь real-time 7 хоногийн завсарлага авч байгаа. Тэгээ тэр хооронд лоббигоо хийгээд явуулчлаа гэдэг хэлэм одоо яваад байгаа шүү дээ. Яг гişүүд одоо нөгөө юу гэдэг ингээд дэмжихгүй байгаас одоо энэ улс төрийн том бүлэглэл аль альныхаа эрх ашгийг хангах гэж л хуулийг өнөөдрийн одоо Евингийн нөгөө тал нь энэ нөгөө тал нь энэ гэдэг шиг хоёулаа ингэж яг ард түмний төлөө юу үгүй юу гэдэг дээр ингээд хідүүлээ жин тавих юм бол тэнд жин дарах хэсэг үнэндээ хэцүү. Яг л аль нь одоо өөр ташигтай хувилбараараа улс төр хийх гэж оролдож байгаа. Үгүй манай их хурлын гишүүд хуулиар ингээд угаасаа хуулиар тоглоод байж байгаа. Одоо жишээлбэл их хурлын гишүүд ингээд ажлынхаа тайланд 4 жилийн дараа ингээд тойргоор яваад тахта би өөртөө 4 хууль 8 хуулийн төсөл боловсруулсан. Хууль батлуулсан ажилласан хуулийн төслөөрөө ингээд уралдаад байдаг байхгүй ажлын үзүүлэлттэй болгоод. Тэгээ тэр хууль нь яг амьдралд хэрэгтэй. Юг сайн гэж үуч. Одоо энэ одоо дахиад утгагүй хамгийн гол асуудал нь наадах ч юм байхгүй юу? Ийм химжиж болохгүй амар сонирхолтой субъект ер нь одоо бид эдийн жишээ аваад байгаа бүх ажлын байраас өөр юм субъект байхгүй. Ажлын ямар хуулийг яаж санаачилсныг сайн гэж үзье. Ямар хуулийг сайн санаачлаа. Бүр огт хууль санаачлаагүй юу нэ дандаа зөв талтай конопод зөв тал гэдэг нь одоо магадгүй тий. Ингээд одоо тийм тал гэж байна. Шийдвэр гаргах тийм. Шийдвэр гаргалтыг амар зөв шийдвэрүүд гаргаад ивчихсэн үнийг муу байлаа гэж үзэх юм уу тий. Эсвэл 100-аас 100 эрцэндээ суугаад 100-аас 100 эрцэндээ суугаад тэгсэн ирнэ дандаа эх орноо хорлоод исэн үнийг сайн ажилласан гэж үзэх юм уу гэдэг. KPI гэж тавьж боломжгүй ийм субъекттэй субъекттэр бид нар KPI тавиад магадгүй одоо юу гэдгийг эрх зүйн хэмжээ тавиад тэр эрх зүйн хэмжээгээр мань нөхрийг хос
босч хаях шийдэх гээд байгаа байхгүй. Тэгчээд тэрнийх нь процесс нь дандаа ингээд эргэлзээтэй. Хусагдж байгаа гişүүд нь хусагдах байхгүй. Болтгүй хосогдөг л тэгээд одоо тэгэнгүүт дахиад одоо эн чинь нэг юм гişүүд хинээ авч үлдэх гэж байгаа юм хийдээс. Гişүүд зөрчигдөхгүй байхгүй. Гişүүдийн ирэх юусоо зөрчигдөд байгаа даа биш. Урт хугацаанд хідэн сонгогчийн ирэх алагдахгүй, хідэн сонгогчийн ирэх өөрөө өгөхгүй байхгүй. Тэр хүмүүсийн чинь сонгоод гаргаад ирсэн тойлроосон урт хугацаанд буцаад ингэхгүй. Урт хугацаанд аягүй сайн чанартай гişүүдтэй болохгүй. Тэр эрэг талаас нь байж болохгүй. Дахиад одоо чи ингээ ааштай. Парламентын нөлөө гэсэн аягүй нэг бас тийм. Гүг энэ 32 гэдэг байна. 32-ыг бүрдүүлж байгаа хэн бүрдүүлж байгаа? 32-ыг бүрдүүлж чадчих байгаа юм уу? 32-ыг бүрдүүлж чадчихлаас одоо ингээд практик нь юу байгаа юм? Бид нар ингээд бодъё л доо. Сая ардын нам нэгтэлтэй зодонгүй байхдаа 32-ыг ийзэл бүрдүүлж ялла шүү дээ. Тийм үү? Бүх түүхэндээ тийм. Тэгээд бид нар тэр одоо хагараад байгаа болохоос ш ирээдүйд эн чинь эвлэх байхгүй юу? Хамгийн хурдан ийм нэгтэлтэй болдог намд бид нар тийм. Ирээдүйн түүхэндээ ч тийм байх намд бид нар юм бол тэр үед хүчин өгөх гээд байгаа байхгүй юу да. Тэгээ бид нар одоогийн шиг ийм сөрөг хүчинтэй байх юм уу дараа нь яг зөвдөгтэй улмаагийн ярьж байгаа. 32 чинь өгөх гэж байгаа. 28 дээр магадгүй заан ялвал одоо тэр хилээд багтаад байгаа шиг ядаг магадгүй тийм 32 дээр байх юм 36 дээр байх юм. Тэгээ тийм эвтэй газар нь бид нар ингээд ийм зангидагдсан тий. Суприм лидертэй болчихдог шүү дээ. Тэгээд тэнцээгүй хоорондоо агралтаагүй хүчний тэнцвэр нь байхгүй үед гүлгшиг бүгд чимээгүй болдог ийм нам дотор бид нар дахиад 3-2-оор бүртгэлдэг тий. Тийм нам дотор бид нар буцаагаад маа ингээд одоо сөрөг хүчний татдаг эрх мэдлийг өгөх юм уу тий. Тэр ойртоход сонгогчд яс суртахууны зөрчилгээд хийх чинь хүнээр тэр хүн гаргаж болно, тэр хүнээр гаргуулж болно. Яс суртахуун яс зүй хоёр өөр ихгүй. Одоо тэгтээ дахиад яаж хольж тайлбарлах яаж зөвлөснгийг яс суртахуун хий. Тэгээд тэрний ялгаа нь байна шүү дээ. Яс зүй гэдэг чинь өөрөө код дүрмтэй. Яс суртахуун бол хэцүү шүү дээ. Тэр хүний байгалаас өгөгдсөн өгөгдөл гэр бүлийн хүмүүжил удан гээ тий. Тэр хүний яс суртахууны хим хэмжүүр хаа хурж байгаа дээр юм уу доор юм уу бүр ингээд далдаг хардаг далаалаа биш мэдхгүй. А яс зүй гэдгийг бол бид нар тодорхой хэмжээгээр ирэмбэлж болно шүү дээ. Би бол тийм байна. Ирэмблэж байгаа бол тэрийг хуулиндаа анханаас нь ирэмблээд оруулах. Тэр дүрмийг л хэрэгжүүлж байна. Гэтэ яг одоо энэ бол нөгөө хууль техникийн өргөн барих гэдэг субъектэд өгөх ганцхан мессеж байгаа. Тэр нь бол үнэхээр одоо ийм одоо юу гэдэг процесс бидэнд хэрэгтэй. Гэхдээ яг одоо та хэд өргөн барьсан хууль бол биш байна л гэж хэлмээр байгаа. Тэгээ хуулиар засдаг явна. Тийм. Одоо тэгвэл би одоо энэ ерөнхийлөгчийн хуулийн талаар ингээд нэг юм эхлээд өргөн мэдүүлснээс хойш ингээл гişүүд хэрүүл хийсэн. За гişүүд өөр өөртөө хувь дэмжингүү гэдэг байр суурьудаа ингээ илэрхийлж хэлсэн шүү дээ. За зарим гişүүд бол ингээд энэ дундаа эхлээд дэмжихгүй байсан. Дараа нь яг чуулганы үеэр бол ерөнхийлөгчийн хуулийг дэмжсэн гэх мэтлээ. Одоо жишээлбэл иргэний зориг ногоо нам бол Бототор гişүн өөрөө игүүлэн татах хууль санаачилсан тий. Наара гişүн ч өөрөө санаачилсан. Намтай хоёр санаачилсан. Санаачилсан. Гэхдээ одоо бүгд эсрэг үүсэж байгаа. Зөвхөн нэг л заалт юм байхгүй юу? Тэгээд өөрсдийнх нь хуульд нь бусад заалтууд нь бас байгаа. Тэгэхээр эргээд татчих бид нэрээ оруулж ич гэдэг юм. Ерөнхийлөгч мэдээлэл гаргахаас өмнө ингээд нөгөө нэг судлаачид улс төрийн зарим парламентын сэтгүүлч ч гэсэн прогнозууд гаргасан шүү дээ. Арчилсан намаас тэдэн хүн дэмжих юм байна. Монгол ардын намаас тэдэн дэмжих юм байна. Хүн намын гэх юм байна. Иргэний зоригийн гэх юм байна. Үндэсний эвслийн гэх юм байна. Гэхдээ намын бүлгүүдийн гаргасан бүх шийдвэр хурлын чуулганаас орохоос өмнө ерөнхийлөгчүүлийг дэмжээгүй. Бүх хуулийн өмнө хайрцаглагддаг улс төрчтэй. Тэгээд яг хөө тийм энэ бол ингээд хайрцагласан шүү дээ. Хүнийг санал нэгдээд байгаа. Би одоо сүлбэрээд одоо юу мэрийн одоо үнэхээр үзий ядчихин заяа. Үнэхээр шорондоо хатаасаа гэж хүсэж байгаа. Гэхдээ хариуцлага тооцогдосоо гэж хүсэж байгаа. Дургуйна гэдэг чинь бүх үед дургуй гэсэн үг шүү дээ. Яг энэ асуудал дээр илэрхийлж байгаа байр суурь хилээд байгаа юм нь тэр хүний амнаас л гараад байгаа болохоос биш. Тэр хүний амнаас л гараад байгаа болохоос биш. Одоо мост цан чарваадын одоо яасан хэлний курс юм уу одоо мэдэхгүй те нийт өдөртний сургууль юм уу төгсөн төгсөөгүй ч хамаагүй төгсөөгүй юм болохоор энэ үний чи яриад байгаа аргументууд нь нөгөө үнэхээр одоо олон нийтийн талд итгэлээ авахын тулд яриад байгаа одоо улсын хурлын гишүүн оюун эрдэнэ бол аюу таалагддаг те ерөнхийдөө оюун эрдэнэ л зяад барайсан бол те өнөөдрийн нөгөө илэрхийлж байгаа байр суурь шүү энийг одоо тастаж аваад лээ ойлгоно та энийг хасаа гэхдээ та хоёлаа ерөнхийлөгчийн мэдээллийг үтсэн тий. Яг түүхчдийн форум дээр үг хэлээд
дуусаад яг төгсгөл хэсгийнхаа эндрийг ашиглаад яг нийт зориулж үг хэлсэн шүү дээ. Тэр үг жишээлбэл Одоо энийг бол би дахиад ингэж public speaking-ийн хувьд presidential level public speaking гэж хэлмээр байна. Илтгэх чадрын хувьд яг ерөнхийлөгчийн хэмжээний илтгэх чадвар амар гоё юм, сайн илтгэл. Аргументийн хувьд маш сул аргумент. Яг тэр нөгөө ёс зүйтэй холбоотой тий хуулаа бүшилж байгаа, хуулаа дэмжиж байгаа аргументууд маш сул аргументууд. Бүгд хамгийн энгийн юм нацагдах боломжтой. Эмошн дээр тоглолт хийсэн хүмүүсийн нөгөө шударгаас хүсэж байгаа, парламентаас ёс зүй хүсэж байгаа тэр ихтгэл дээр тоглолт хийсэн маш сул аргументтэй. Гэхдээ маш сайн илтгэл. Маста бол сайн урах байсан баг. Гэхдээ яг Монголд юм ойлгож байгаа хүмүүс тэр илтгэлээс сонсоо. Манай ерөнхийлөгч ч бас бүх цаг үе тиймэрхүү байсан. Тэр хүний цаад одоо юу гэдгийг intent гэж ярьд юм да. Одоо хүсэл сонирхол чиг бол харагдахаар тийм л илтгэлээс. Тэгээ би өмнө бас энэ илтгэлийг нь ер нь одоо ингээд бодож байгаа шүү дээ. хүсэл сонирхол нь юу гэж харагдсан? Ер нь угаасаа энд нэг юм тэнд хилцэндээ тэр нөгөө намнах гэдэг юм байна шүү дээ. Ер нь яг баг хэнийг намнах хайлаад байгаа байхгүй. Тэр илтгэлээр. Тэ. Хин ер нь парламентаас явахгүйгаа хилээд байгаа байхгүй. Тэр илтгэлээр даалдвар. Би бол тэгж харж байгаа. Гэхдээ одоо би энийг тэгтээ бүр ингээл одоо яваад батлагдаад юу агаад явхад бол айгүй аюултай юм болох байх гэж харж байгаа. Тэр хүсэл сонирхлоо биелүүлэх байх гэж харж байгаа. Бараг биелүүлэхээр болцсон юм уу гэж харсан шүү дээ. Аюултай юм уу? Тэгэд энэ одоо бүх улс төрчид ганцаараа нэг хөрөлсөхөөс тийм амар айгаад байгаа нь юм шилтгаантай байт юм лөө. Тэгтээ нөгөө энэ улс төрч нар чинь янз бүрийн ярилцлаганд орохоор төлхөөр гэж яриад байдаг. Харин тийм. Мэдгүй би одоо нарийн реактор сайн мэдгүй гэдэг нь одоо. Зүгээр яг ямар ч тач Монголд байгаа одоо ялангуяа эрх зүйн судалгааны ажлууд дээр бол манай прокурорын институцийн бие даасан байдал. За тэгээ прокурорын институцийн нөлөөнөөс ангид байх байдал бол жоохон сулмал гарч байгаа юм билий. Тэгээд прокурорын институт ч өөрөө бас айгүй чухал дамжлага байгаа, яллах төгөлд үлдэж байгаа. Яллах төгөлд бас үлдэхгүй байх сонголт хийж байгаа. Энэ 7 хоногт болсон зөвөр үйл явдлыг ингээ процессын хувьд ингээ харахаар ер нь би эсвэл одоо яг энэ дээр поинтлж хараад байна уу? Ингээ бүх юмнууд юм байгаа хгүй. Одоо жишээл дэлгэр сайхны хийсэн мэдэгдэл ч гэсэндээ ерөнхийлөгчийн хуультай холбоотой баг. Тэ хятад хэлээ захиалсан ингээл тэгээд ерөнхийдөө стрийн нөгөө манифест. Одоо жишээлбэл хоёулаа л өрсөлдөөл ингээл хийж. Туулын хордны замыг шүүмжилж байгаа Ботолт гишүүний асуудал ч гэсэндээ яг энэ асуудалтай ингээ холбогдож ирсэн юм уу? Орж ирж байгаа хгүй. Одоо жишээлбэл Ботолт Иргэний зориг ногоо намаас Ботолт бол одоо туулын ордны замыг эсэргүүцэж байгаа, чуулган дээр, байнгын орон дээр байнга ер нь идэвхтэй үг хэлж байгаа, асуулт асууж байгаа, шүүмжлэл илэрхийлж байгаа. Гэхдээ энэний цаана яагаад энэ хүн яг өөрийнхөө ихтгэл үнэмшлэр туулын ордны замыг шүүмжлээд байна уу гэхээр тэр ард улсын дээд шүүхээс намын дараагийнхын тамгыг авах гэсэн 8 ард явж байна гэдэг ийм бас хардлага бас байгаа даахгүй. Тэгэхээр нөгөө нэг ийм өөр одоо энэ туулын ордны замын ажлыг зогсоож байгаа ч гэдэг юм. Энэ бүх ингээд нэг юм асуудлууд яг энэ хуультай ингээд давхцаад байгаа байхгүй. Тэгээд хин энэ дээр конопт дарж, хин энэ дээр конопт дарахгүй байх гэдгийг ингээд ялгаж салгаад Туулын ордны зам юм шүү дээ. Их хурл ингээд оролцоол ажил хэсэг байгалаа. Ингээд ясгүй шүү. одоо энэ нөгөө нэг туулын ордны зам бол миний бодлоор зүгээр яг бушуу туулаа борунда бааста гэдэг шиг юм болсон. Тэгээд хотын дарга Нямбатар нийслэлийн иргэдийн хурал яагаад ч одоо тий төсвийг баталж өгөхгүй ч юм уу эсвэл одоо энэ хүнд хариуцлага тооцооч гэдэг юм уу юм байхгүй бүгд одоо Нямбатар дарга бол одоо нийслэлийн хурлын төлөөлөгчдийн ажил олгогч бүгдээрээ нэг нийслэлийн агентлаг одоо газар хилцүүдэд бүгдээрээ очиж даргаар очиж суудсан нэг агентлаг авцсан нэг газар авцсан эргээд одоо нөгөө хариуцлага тооцох ёстой хүндээ ажиллаа тайлгнадаг албан тушаалтнууд болцсон учраас тэнд ямар нэгэн байдлаар тэр үнийг одоо шүүх гэдэг юм уу те төсвийг багасгах одоо хариуцлага тооцох гэдэг юм уу ийм асуудал байхгүй учраас нэгдэлтаа нөгөө нэг юм даам гарна гэдэг шиг болж байгаа юм уу гэж бас 13 онд яригдчихсэн төсөл одоо энэ 2026 онд яригдаад байгаа төслөөр нэг төсөл биш нэг нэртэй байж болно гэхдээ бүтцийн хувьд тэзүүгийн хувьд тэнд гарцсан байгаа тооцоолол байгаль орчны импакт явж хоёр шал үр төсөл нэг нь голоо дагаад гол дээрээ багнууд зоогоод хийж байгаа голынхоо дээр явж байгаа хурдны зам нөгөөх нь болохоор голын хажууд далан бариад далан дээр явж байгаа хурдны зам 200 ургийн шаалын үр зураг
Хамгийн гол нь нэгийнхэн зургийг бид нэр AI-аар хийсэн шөнийн дотор рендерлсэн зураг харснаас биш нөгөөдгийнхээ зургийг харсан нөгөөдгийнхээ зургийг хараагүй байгаа байхгүй. Тэгэхээр тийм учраас одоо юу гэдэг нь тэр төсөл нь яг ямар төсөл юм бэ гэдгийг мэдчихвэл ядаж. Тийм. Дэмжих шийдмэр хамгийн гол нь мэдэгдүүлэхгүй нэ заавал хийн гэж чирээд нэмээд мөнгө шилжүүлсэн байгаа. Шилжүүлсэн дүн нь болохоор 400 тэрбум гэдэг амар их дүн гэдэг бол энэ бол одоо ингээд ерөөсөө мэтгэлцэн хийх ёсгүй анханасаа буруу болохгүй. Туулын ч бай одоо тий орхны ч бай хурдны зам хийхэд ерөөсөө ийм одоо нөгөө шатараатай байвал болохгүй. Тэрнээс биш нийслэлчүүд ч гэдэг юм уу, монголчууд ч гэдэг юм уу зам хүсэж гин үгүй хүсэж гин. Гэхдээ замаа гоё эзэн ч одоо нөгөө их хоёрын хэлдгээр арай гаа гоё дээрээ гэдэг лөө. Арай бага дээр үлээ. Тэр шиг тий. Одоо бүр иймдээ тулаад шүү дээ. Ерөөсөө идэж болохгүй салбар байхгүй гэдэг шиг. Тий. Ер нь одоо яг нөгөө нэг юм поинтлж байгаа юмнууд нийслэл дээр тэгээд энэ туулын хурдны зам дээр өрнөж байгаа энэ асуудал эсэргүүцэж байгаа, жигсэж байгаа энэ жагсаал үргэлжлээд бас л дахиад нийслэлийн Монгол ардын намын дарга гэдэг албан тушаал энэний одоо бас нэг юм. Гэхдээ нэг талаараа бас Имбатар шиг улс төрийн юм хамгаалттай юм хүчтэй одоо улс төрч хотын дарга байхгүй бол ер нь бол бас ажил хийхэд хэцүү. Манайд улс төрийн ороо бусгаа юм хэцүү байгаа цаг үед улс төрийн хамгаалалт сайтай нөлөө бүхий байж иж бас хий гэсэн юм зөрөгтэй хийж гинүү гэж зүгээр хараад байгаа. Гэтэ мэдээж тийм одоо ер нь улс төрийн мэдл хэрэгтэй. Тэгэхээр сайд албан тушаал гэсэндээ тийм байдаг л да тий. Сайд хийхин тулд хүчтэй байх хэрэгтэй. Тийм. Эсвэл тэгэл зүгээр нэг цаг нь өгцөөгөл тэгэл амиа борлуулалт овоо шалуулаад ингээл тэгэл одоо юу ч хий гэсэн чадахгүй ч юм уу нөгөө их иргэдийн урлан дэмжихгүй ч юм уу юм байвал бас хэцүү. Эсвэл тэднийхэн гар хөлөөр энийг хий гэхээр хийгээд байвал бас ашиггүй. Тэг яг хотын даргын хувьд бол би хоёр талтай байна л гэж харж байгаа тий. Нэг талаар улс төрийн павер сайтай байгаа учраас өнөөдөр зөрөгтэй бас зарим зүйлүүдийг нийслэлд хийгээд байна. А нөгөө талаар тэр нь бас хитрээд байна тий. Хоёрын дээр улс төрийн павер нь байгаа учраас лимитгүй байгаа хгүй тэр үуч лимитгүй яг лимитгүй хийжсэн бол одоо сайхан байна тий. Лимитгүй идээд байгаа юм айгаа буруу л байл та. Тийм учраас би нэг энэ ёс зүй дээр ирсэн. Өсвөр дээр ирсэн гэж бодоо. Гэтэ мэдгүй би одоо юу гэдэг хүрэлцэх болохоор ч гэдэг юм уу эсвэл ингэж байгаа ч гэдэг юм надад бол тийм байхгүй. Зүгээр би бас ингэж үнэхээр ёс зүй шаардмаар байгаа байхгүй. Шаардаад. Гэтэ ер нь бол яг хуу ёс зүй одоо болдог юм байл шүү дээ бас. Цаад одоо ингээ хүсэлт бол юм байгаа хгүй. Үнэхээр тэ чуулганы танхимд орилж харлаа тэ нэг парламент тэгээд лайвдаад элдв янзын хараал өнгийн хэрэг тэр танхимдаа тэгэлтэй одоо гуйж байна. Нэг улсын хурлын гишүүн гарч ирэл нёгийгээ барьж авч задуулаа. Би улсын хурлын гишүүн чи бол нийслэлийн нэгмүү төлөөлөгч үү гэдэг ийм байдлаас тэ нөгөө гахаа илүү эрэхтэй шүү гэдэг байдлаас нэгнийгээ гарч ирээд мөргөж унаадаг, цохиж унаадаг. Тэгээд тэр нь өөрөө баг ир хүн гэдэг ийм цензуртэй байна. Тэр амар муухайсаа. Тэр нэр ямар санагдсан ч Тэгээ одоо хамгийн гол нь нэг irony одоо ийм нэг амар имэгнэлтэй дүр зургийг та бүхэн анзаарч байна уу? Одоо бид ингээ яриад байгаа ёс зүйн проблем байна шүү дээ. Тэр ёс зүйн проблемыг өмнө нь яг үйлцэн хүн нь өөрөө энэ ёс зүйтэй хуулигаа өргөн бариад байгаа ерөнхийдөө байна. Тэгээ эн чинь өөрөө огцроод явсан шүү. Огцроод явахаас гадна тэр хүн одоо ингээд нэг асуудал байгаа. Огцроод явсараа өмнө нь шүү дээ гэмт хэрэг толгой тийм шүү дээ. Огцроод явсан байхгүй юу? Зодоо ингээд огцроод явсан. Зодоо хийснээс болоод өөрөө ажиллаа өгөөд одоо ингээд огцроод явсан. Өмнө нь шүү дээ Ёо Баатар сайхан ингээд боловсролын сайд байсан шүү дээ. Авилга албан тушаалын хэрэг толбогдоод шүүхээс гимбурутаа тогтоогдоод ингэнгүүт гэхдээ тэр чинь дээд шүүхэр биш шүү. Дээд шүүхэр биш байсан те. Миний санаж байгаагаар бол тэгэнгүүт тэр хүн чинь тодорхой юм чи шүүхийн шийдвэр гарчаад би ингээ шүүхээс буруутгагдаад ял авчаад ээжиж парламентын танхимд суух надад ёс зүйгүй санагдаад байна. Тийм учраас би одоо чуулганыхаа хуралд ирж сууч чаддаггүй гэж хэлээд чуулганыхаа хуралд ирээгүй. Тэгээд энэ хүн шалгуулад ингээ явсан тий. Иргэд тэр хүн тэгээд хяналттай байгаад иргэд өөрсдөө хяналттай байвал ингээд өөрөө огцроо явчих болно. Тийм ингээ явчихдаг бол одоо хамаал тийм болдог юм шүү. Тийм. Тэгэхээр одоо харин нөгөө нэг юм парламентод гарч байгаа. Одоо парламентын одоо ингээл яриад байгаа шүү дээ. Шүнэ арх уулаал гин тий. Өрөөндөө согтуу ингэж явж агаад гişүүн болгоны өрөөнд татаж ороод агсан тавилаа, алгатлаа, нүүр амруу, нариг цацлаа гэл ингээл яриад байна. Гэхдээ ингээ бид нар нөгөө энэ нэмийг ингээ сонсоод тахаар
яг энэ хууль өргөн барихтаа зэрэгцээд яг энэ олон ийм ёс зүйн асуудлууд ингээ гарч ирээд за одоо бараг ингээ ээгүүлэн татах хууль нь батлагдчихлаа одоо ашиг иймэрхүү гişүүд ингээ хол байж үлдсэдэг нэг юм яг ийм их төвшин асуудлуудыг одоо хэвлэл мэдээллийн байгууллагууд илүү хайлтлаад магадгүй баг. Тийм, магадгүй л байна. Тийм гардаг л байсан шүү дээ. Тийм, магадгүй баг. Одоо энэ хөлтэй илүү хайлт. Тийм, манайх бол тгээггүй. Тийм, манайх бол тгээггүй шүү гэдэг байхгүй. Гэхдээ яг ингээд бүх юм ингээд бас тэгж бас харж болохгүй. Гэхдээ би бол арт юм үзэгчид ингээд амар юм гоё жигнэжидэг дүнгээ тавьж идэг гэж боддог. Сошиал дээр бичиж байгаа ч юм уу, тэрийг шеэрлж байгаа, доор нь хараал өрөөл бичиж байгаа хүмүүс бүх арт түмнийг эзэж төлөвлөж чаддаггүй. Эцсийн бүлэгтээ сонгуулахад ухаантар түмэн дундуур нь тэгсгээд хасах гураа тавиад явуулдаг шүү. Биднэрт би бол тэрэнд найдаж байгаа. Нөгөө талаар энэ саяны энэ нөгөө зодон биш тийм мөрөгдөг их төвшин гişүний. Энэ дээр би тэгж бодсон. Хоёр их хурлын гişүн хоорондоо зодтолоход одоо хамаал заяа. Зүгээр их хурлын гişүн хүний өөдөөс муухай харьцлаа гэд доод албан тушаалтнаа ч юм уу ингэ цогж байгаа. Тэгээд хамгийн гол нь уур хүргээд байгаа хүн тэрнийх нь хажууд байгаа хүнийг цохоод ингээд яаж унгаах вүлээ? Татаж унгаах вүлээ тий. Нэг миг би шилдэж унгаах тий. Тэгээ ингэж байгаа нь бол надад жоохон ёс зүйгүй санагдсан. Одоо ёс зүйн тухай яриул. Жишээлбэл би ингээд иргэдийн хурлын төлөөлөгч ч юм уу одоо нэг агент засаг дарга ч юм уу нэг одоо хүн байлаа гэж бодоход намайг нэг эмгтэг гişүн чи 0 орчоод ирлээ гэж их хурлын гишүүний өдөөс одоо тий хэдэрлээ гэд намайг алгадаа хийчих юм бол яах вэ? Одоо төрүүлээ яах вэ? Тэгвэл би энэ ингээд гэтэл нөгөө эрэгтэй хүүсийнхээ хувьд чи хүүгийн жижигхэн мягаар болохоор ингээд тий дээлхүүлээ чи бол зодооны ертөнд эр хүн шиг үд битээ гон энэ зүгээр албан тушаал юм байхгүй чадахгүй ч гэсэндээ магадгүй ижил төвшний байсан бол зодтолтохын үүсэхгүй тэр хүний их хурлын гишүүн гэдэг бүр эрхийг үндэтгэл одоо энэ дээр энэ бол бүх хэвлэлийнхэн байсан шүү яг байнгын орооны үүдэнд бол бүх хэвлэл байгаа харагдсан л та тийм санаандгүй байсных нь хувьд одоо ингээ гişүүд бол ингэж байсан юу болсон? Үгүй би бол байгаагүй гэдэг шиг. Байсан үнэн яг урдаас араас сууж ин гэдэг. Гэтэ ер нь олвол л шүү дээ. Тэр даваа талаагийн хувьд урд өдөр 0 орлоо гэж загнуулаад маргааш нь дарга нойртол орчлоо гэж хэлж дахиж задуулсан ийм процесс болсон шүү дээ. Тэр яагаад зөв 0 орлоо гингүүтээ асуусан асуултуудаа зөвлөхөөс асуугаадсан юм бэлээ шүү дээ. Гэтэ ер нь олвол гүү. Тэр тэгээгүй. Застаа арай наа чи бас хотлоо шүү. Би хэлийг сонсох. Яг тэр нөгөө гал халуун яг процесс донд байсан. Дараа нь ингээд заадах байж байгаа. Яг ингэсэн. Яг юу болсон гэдэг дээр нэмээд нэг асуулт асуухад гişүүд бол ингэж байгаа байхгүй. Нийслэлийнхаа одоо баг хаан зан шиг боллоо. Нийслэлийнхаа орж ирээд улсын хурлын гишүүдэд ажиллаад танилцуулах, тайлагнах ийм үүрэгтэй хідэж одоо ингээ баг гишүүн улсын хурлын гишүүн асуулт асууж хахад өмнөөс хэдэрлээ, ядраллаа. Бараг л одоо өстой бараг өөртөө уншаад ойлго гэдэг ийм хаан зан шиг харьцаад байна гэдэг ийм шүүмжлэл бас энэ дээр давхар яваадсэн шүү дээ. Тэгэхээр үнэхээр яг гишүүд нийслэлийн орлогчид ороод гэдэг юм ингээд хаан зан шиг байгаад байна уу? Эхний өдрийн одоо нөгөө дадлаг гишүүн чинь 0 орлоо хайччихэд ирүү гэд очилдаг байсан шүү дээ. Тэр болохоор нөгөө хэвлэлийнхэнд гадаа яриа өгөөд удаад тэгээ бизнесчд хэвлэлийнхэнтэй таарлангууд бид нар яриа аваад зогсоогоод яриа авангууд яриа өгөх хэмтэ удаад тэгээ оронгууд хайчид ирүү гэдэг асуудал үүсээд нэг загнуулсан юм шиг байна. Тэр нь нөгөө дотор сууж байгаа их хурлын гишүүдийн хувьд нэг үл хүндэтгээд алга болцсон юм шиг ч юм уу те нэг тийм мэдрэмжийг бас өгсөн юм шиг байна. Тэр маргааш өдөр нь болохоор нөгөө орлогч нь биш хотын дарга нь ирэх ёстой тий яач вэ гэдэг асуудал яригадаад байнгын орон дээр лөө тийм байнгын орон дээр чинь хотын дарга ирээд тэгээд бидэлчээ дэрийг гараа явахт нь одоо нөгөө бас бидэлчээ дэрийгэл гараал явцгаас юм байна л да. Тэгээд дистүүшнэр чинь яг үүдэнд нь хүлээж аваад Нямбатар дарга гараад ирэнгүүт нь яриа авъя гэсэн чинь би 0 орчууд буцаж ирээд яриа өгөө гэдэг байхгүй юу. Тэг би 0 орох гэж явнаа гэдэг чинь гачхийг бид нар хүлээгээл ингэ байж байгаа шүү дээ. Тэнгүүд араас нь нөгөө төвшин гişүн бодвол хайччуу Нямбатар хайччуу гэх нөгөөх нь даваадлаа гас Нямбатар гэсэн байхгүй Нямбатар хайччуу гэдэг. Тэнгүүд 0 орохгүй явсан гэхээр юу нээч гэсэн юм юу гэсэн тэнгүүд 0 орохгүй явсан 0 орлоо гэсэн шүү дээ гэдгсэн чи юм уу улсын хурлын гишүүн хэдэрлээгээд мөрөгөөд тэгээд дахиад нүш яаж унах вэ? Шилдэж унах тий. Яг мөрөгсөн үйл явдал нь бол байгаа. Тэр чинь бид нар бичиж амжаагүй байхгүй хэвлэх юм бол
Лаан мөр гэсэн юм уу тий эхлээд мөргөө дараа нь нөгөө шилдэх хоёр ийм үйлдэлтэй мих явсан баггүй. Яг хөө тэгээ энэ дэр бол болж байгаа процесс надаа би бол нөгөө нэг гэрээсээ байнгын орооны бичлэгийг бүгдэн зарим гар утсаараа амжилт бичсэн дээр ингээд явж байгаа ингээд бичлэгийг ингээд үзэхэд бол ингээд яг цаана нөгөө нэг иргэний зориг нагоо намын Батөрч үг хэлээл асуулт асуугаал тэгээ байж итл 0 орсон штэ гэдэг юм хэлээл тэгээ байж итл яг ингээд нэг процесс болоо. Тэгүн готл хамгийн гол нь их төвшин гишүүн ороод даваадлаг авч гараад тэр үүдэн дунгаж хайчаад эргэж ороход байнга орон дотор байсан гişүүд алга ташиж байгаа байхгүй. За тэгээ энэ процесс үргэлжлээд энэ процессын дараа ингээд яг сошиал дээр юу болсон бэ гэхээр одоо бүр ийм хүнийг одоо ийм инхийн цагаан тагтаа шиг ийм хүнийг тийм үйлдэл гаргатал нь одоо нийслэлийн ийм байр суурь илэрхийллээ гэдэг ч юм уу те. Эсвэл болсон шүү дээ. Зүгээр даваа далаа мөргүүлснээрээ эсвэл ингэж цохиулж тэр бүх хөвлийн үүдэнд унснараа бараг даваа далаагийн буруу юм шиг. Тэгээ даргаагаа 0 ортон байна гэж хэлсний төлөө тэр хүний буруу юм шиг ч юм уу ингээд ийм байдлаар ингээд сошиалд ингээд нэг юм бүлий болж өнгөрсөн байхгүй. Тэгээ тэр надад бол аюу тийм үйлдэл явж зүгэл. Наад бид нарт ч гэсэн одоо тэгээ ямар сандаа нөгөө маад оржод гэсэн шүү дээ. Та одоо их хурлын гишүүн өөрөө хаан гэж бодоод байгаа юм уу гэл ингээл дахин яг тэр чинь ингээд нүдэн дээр ингээд харчиж байгаа. Тэгээ зогсоод ингээ унаасныхаа дараа их хурлын гишүүдтэй ингэж харьцаад үзээрээ дахиад чи чуулган нар ингээд үзээрээ чи гэдэг юм байна. Тэгэхээр бид бол ингээ их хурлын гишүүн арай өөр левел тэгээд та нар ингээд бидтэй амар найс харьцах хэвээр ингээд зөв нөгөө ингээд хилтэд орж ирэх лөө. Ингээд далиж орж ирнэ гэдэг шиг. Яг тийм юм хүсэж байгаа юм шиг зүгээр санагдсан. Яг зүгээр надад бол тэр нөгөө ерөнхийлөгчийн цогтөг, сая сүлд цогтөг тий наарагийн ордонд хараал хилдэг тий эсвэл сошиал медиагаар юм зараад тий хараал хилдэг мэлдэг одоо пост мостууд сонгогч руугаа мессеждэг мичдэг гэл бүгд адилхан одоо тэр хуулийн байдаг байсан бол аваа явчмаар л одоо ингээл залттлаа байхгүй. Гэхдээ бол асуудал нь бидэд окей тэр нэг ёс зүйн асуудал тий. Одоо даваатлагын асуудал дахиад өөрөө нэг ёс зүйн асуудал тий. Тэр улсын парламентд байнгын орооны хилцүүлэг явж хахад тэнд ямар хуу байх ёстой юм тий. Улсын хурлын гишүүд рүү субъектийн дарилт хийж байгаа нь усаа өөрөө тий. Танаа авч ингээс чи юмсээс их юм уу гэлтэй. Тэр нэг юм өөр төрлийн юм ёс зүйн зөрчлүүд байхгүй. Тий. Ингээд аль нь ёс зүйн үйлдэл ёс зүйн үйлдэл. Тэгэл одоо хамсалтай бидэрт байгаа нь одоо юм л байна да. Тэгэхээр нөгөө нэг ер нь одоо ёс зүйгүй үйлдэл гаргалаа гэж бодоход тэнд хариуцлага тооцдог одоо дид хороо гэж байгаа даа шүү дээ. Энд ч одоо байнгын ороо байж байгаа одоо дид хороо болцсон. Ингээ байж. Гэтэл энэ дид хороо хүртэл ингээ хилцэгтэй асуудлыг хилцэгтэй одоо жишээлбэл наарагийн асуудлыг онцлоод наарагийн асуудлыг эхлээ хилцнэ гэдэг ийм одоо байгаад байгаа байхгүй. Гэтэл энэ дунд те чуулган дээр согтуу явсан гишүүд байна. Тэ одоо жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй гишүүнийг одоо бас ялгамжтай харьцсан. Тэ гишүүн нь өөрөө гомдол гаргацсан ийм тохиолдол байна. Тэгээ сая бас ингээд чин бүрэн гишүүн чинь гаммаа гишүүнийг бүр ирээд ингээд аимшигтай ёс зүйн үйлдэл гаргаад яасан тэр байнгын орооны хурал дээр асуулт асуусан чинь нөгөө эрүүл мэндийн сайд дахта асуулт асуусан чинь байнгын орооны залчин П хэлбэртэй штэ. Тэнгүүт нөгөө тал байгаа хэрнээ босож ирээ заяа. Мик нь унтарсан багт нь айтайхан баарай. Бити ингээд надаас юм асуугаад ингээд байнгын хорооны хурал дээр ингээд дургу гэдэг тийм юу яагаад тэгээд гамаа гişүн чинь бүр ингээд салгалаад тэгээд тэрийн хамгийн гол нь хажууд мөнх баясгалан гişүн лусан чамц гişүн хоёр яжаад лусан чамц гişүн та одоо болооч эмэгтэй үнээрээ дэндээ даам шүү надаа яа даам бэ ингээд тий ингээд одоо зодгоод байгаа юм шиг ингээд бүр ирээд тулж ирээд ингээд айтайхан баараа гэд ингээд тэр чинь ингээд микгүйгээр ярьж шít байнгын ороо чинь мик асааж хийж гişүүд өгөөлдөг тий. Тэгээ тийм үйл явдал болсон. Тэгээ тэрийг лусан чамч гэсэн жишээлбэл би нүдэрээ харсан. Тэгээ бүр аргаа бараад би болооч гэдэг шаардлага тэр хүн тавьсан. Тэгжиж зогсоод ингэ явсан. Магадгүй би тэгж хэлээгүй бол юу болохыг би таашгүй гэж байгаа. Гэтэл мөнх баясгалан гişүн та яг хажууд нь суужсэн юу гэсний сонсно гэсэн. Би хараагүй би мэдээгүй гэж байгаа байхгүй. Тэгээ эн чинь нөгөө нэг гэхдээ яг мэдээгүй хараагүй байж болно те. Ямар нэгэн байдлаар гэрч болохыг хүсэхгүй ч юм уу юу ч хийж болно. Гэхдээ бид нар бол нөгөө яг үүдэнд нь хүлээж аваад ингээд тэр чин байнгын орооны хурлын одоо заалны микрофон хизээ камер хаашаа ямар палан руу яах бидний хүслээр болдоггүй шүү дээ. Хэрвээ болоод тэр ингээд бүх юм бичигдсэн байгаа учраас тэр ингээд шүүгээ харах юм бол тэр хүн тэр холоос П хэлбэрийн ширээнээс босож ирээд эмэгтэй гишүүн рүү ингэж байгаа
үйлдэлийг ингээ харах юм бол ёс зүйн дэд тороо нэг хилцэл явуучих хэвээр. Тэгэхэд гамаа гişүнийг гомлоо гаргацсан л байгаа байхгүй. Гаргацсан. Тэгээ бид нарт бүр хэвлэлд яриа өгсөн. Энэ надад ингээд амьдралынхаа туршид авсан хамгийн аимшигтай. Би бүр ингээд 50 байж чаддгүй. Би яах ёстой вэ гэж бодлоо сая ингээд салгалаад нэг яриа өгсөж санаж байна уу? Тэгээ ер нь бол одоо төсөв хилдэж явах үед Саранчулуун гишүүн бол хөглийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэх асуудлыг яг ярьжсэн байхгүй. Тэгэхэд бол чуулганы танхимд Батсуур гишүүн бол дандаа та нар ууж идэх юм ярьлаа гэдэг байдлаар одоо жишээл хөглийн бэрхшээлтэй хэдэн мянган иргэнийг төлөөлж тэр гишүүнтийн үг хэлж байгаа лэг Саранчулуун гишүүн бол ингээ нүдэндээ нулимстай шуулганаас гарч исэн байхгүй. Тэгээд тэрүүгээрээ ёс зүйн одоо дид хороонд гомдол гаргасан. Тэр гомдлыг ингээ хилцэхгүй байгаа байхгүй. Тэгээ ёс зүйн дид хорооны дарагтайгаа ингээ уулзъя. Би ингээ юм гомдол гаргасан гэхээр тэр гомдлыг ингээ давч хилцэхгүй байгаа байхгүй. Одоо жишээлбэл байнга олны өмнө ил бүх амьдралтай бүх юм ингээ ил тавиад байгаа наарагийн асуудлыг хилцэх чухал юм уу? Эсвэл парламентэд нэг хин нэг хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаруулсан гадуур байгаа эсвэл хилцгээд тийм эсвэл одоо тэрнээс бас бүр яг тэр чигээр нь хойш нь тавиад наараг уршид татцсан юм уу гэвэл бас тэгж тэгстүүлж бас болохгүй. Яг тэгвэл энэ ёс зүйн одоо дид торооч хуралдах гээд наараг гишүүн дээр бол олон хүмүүсээс иргэдээс олон нийтээс өргөдөл ирсэн. Гишүүд хоорондын босон процессууд дээр аль нэг субъектээс нь онцлог яг тэр бол миний нөгөө хэлэх гээд байгаа санаа ийм байгаа байхгүй. Гой санаачлах чинь энэ хүний бүр мөн л гэхдээ яг улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах тэр хуулийг санаачилж байгаа нь өөрөө яг энэ агуулга одоо ийм эрх мэдэл нэмээд дахиад одоо их ярил үнцүүл татж байгаа малтж байгаа гэж яриад байгаа шүү дээ. Ийм зүйл хийж байгаа. Одоо энэ нэг юм тэнцвэр байгаа байхгүй юу? Их мэдлийн тэнцвэр байгаа байхгүй юу? Энэ их мэдлийн ерөнхийлөгч юм шүү дээ тий. Хууль санаачлах уу, үгүй юу гэдэг ерөнхийлөгчийн хуулийг их хурл өөрөө баталсан тийм үү? Их хурл өөрсдийнхөө дэгийн хуулийг өөрсдөө баталдаг. Ямар дэгээр, ямар байнгын ороотой байх уу, ямар бүтцтэй байх уу, тэднийг яаж хуралдуулах вэ? Ийм хүн энэ их хурлын гишүүдийн чинь бүрэн эрэхтэй шүү дээ. Ер нь яг зөв яг ийм хууль санаас санаачилж байгаа нь өөрөө халдж байгаа. Тэгээ тэр хуулийг одоо энэ хуулийг санаачилж байгаа бол тэр нь үнэхээр одоо зөв ороод ирсэн бол ч юм уу тий maybe тэгвэл тэгээ их хурлын гишүүдтэй холбоотой хуулийн төслийг хэн оруулж ирэх юм? Гэхдээ одоо хань гишүүд л оруулж ирэх юм. Одоо энэ дэлгэцний байгаа хуулиа одоо энэ чинь дэлгэцний байгаа хууль дээрээ процессын сайжруулалт хийх ёстой бол тэгээ тэрийг гишүүд нь бас ер нь бол гол хууль батлах ёстой субъект нь өөрөө энийг хийх ёстой шүү дээ. Гэтэ миний хувьд бас яг тийм бодолтой байгаа байхгүй. Ер нь бол яг одоо ингээ харахаар яг ингээ парламентд байгаа ингээ гишүүдийг харахаар тэгээ за үнэхээр нэр энэ хууль батлагдчих юм бол одоо ингээд энэ хуультай зэрэгцүүлээд наараа гишүүний гэрт тулгаа ороод байгаа мó их төвшин гишүүн гарч ирээд энэ хуулинд зориулж хүн мөргөж унгаад байгаа мó гэхээр бас үгүй те. Гэхдээ энэ байгаа ёс зүйн энэ үйлдэлүүдийг бид нар дахиж хармааргүй байгаа. Ард түмч гэсэн энэ ёс зүйн хүмүүсүүдээстэй ингээд салмаар байгаа боловч энийг заавал хуульчлах гэдэг юм уу те. Энэ ёс зүйгээр нь хуульчлах. Тэгээд эргээд хамгийн гол нь миний зүгээр нэг юм нь намын даргын гарт одоо энэ чагсаалтын гишүүн гэдэг анх удаа бүрдэж байгаа парламентын 126 гишүүний чагсаалтаар орж ирж байгаа гишүүд үг хэлэх хэрэггүй болноо. Цаашлаад тэд нар хүний одоо хин нэг намын даргын гэдэг юм уу те хүслээр аль нэг хуулийн төсөл дээр дэмжиж конопт ардаг өөрийнхөө үзэл бодол те өөрийнхөө одоо нэг юм зүйлээр үнэт зүйлийг хадгалж байж чадахгүй болно гэдэг. Хүн энэ хуулиар гэвэл би хизээч үгүй гэж хэлнэ. Яг одоогийн байдлаар намын даргын эрх мэдэлтэй хин эрх мэдэлтэй байгаагийнхаа талд улс төрчид ажиллаж байгаа. Бүх цаг үе тийм байсан. Өнөөдөр ч тийм. Хэрвээ ерөнхийлөгчийн эргүүлэн татах хууль батлагдангууд ерөнхийлөгч эрх мэдэлтэй болоод бүхэн ерөнхийлөгчийн талд гарч ийн үгүй. Улс төрд одоо жишээлбэл учрал намын дарга болонгууд учрлын одоо павер нэмэгдэл явчихаа. Гişүүд одоо аль тэр тал руугаа саналаа өгдөг ч юм уу те. Тэгэл нэг тийм энэ хууль байхгүй байснараа өнөөдөр жагсаалтын гишүүд эрхчлөөтэйгээр үгээ хэлээд байна үгүй шүү дээ. Оюурдны үед орж ирсэнгүүд нь оюурдныхаа тал амар баясгалангийн одоо юу гэдгийг сүлжээгээр ч юм уу танил талаар улс төрд орж ирсэн бол амар баясгалангийнхаа тал хөрс улс төрд хөтлөж оруулж ирсэн бол хөрс үхийнхаа талд ч гэдэг үү тийм. Тэгэхээр бүгд тийм байгаа гэж нэг дүүрсээс хэлж болохгүй. Яг дийлэнх нь тийм байгаа. Гэхдээ бүгд тийм байгаа гэж хэлж болохгүй. Ягаад тэнд ганц нэг бүлэглэл байгаа нэтрэ гэдэг бүгдийг мэдчихэл байгаа л да. Гэхдээ бас нэг юм асуух ярихад тэгж хуульчлаад одоо жишээлбэл хэнийг татахгүй тий одоо чинь наара гэж яриад байгаа. Тэгтэл наара гэдэг гишүүнийг чинь
сая одоо бүгд мэдж байгаа шүү дээ. Ногоо нам гэдэг намыг яг үндэ тэр хүн PR-дад гаргаад ирлээ шүү дээ. Наара гэдэг хүнийг сонгосон сонгогчдын тоос чинь амар сайхан гэдэг хүнийг сонгосон сонгогчдын тоос хэд дэх хийх гэж. Тийм. Гэтэл бид одоо хинэн ард нь өөрсдөө энэ тогтолцоог хийсэн. Хамгийн гол асуудал нь бид нар дахиад тэр хүмүүсийн саналыг 28 онд дахиад энэ хүмүүсэнд өнгөд явах хэрэгтэй байхгүй. Тэр болтол энэ хүмүүс байгаад одоо ингээд ажиллаа хийгээд тэр хүмүүсийн 4 жилээр нөхцөл эрх мэдлийг хэрэгжүүлээд би бол одоо дуусгах хэрэгтэй гэж харж байгаа байхгүй. Тэгээд одоо нөгөө арт түмний одоо тэр хүсэл сонирхол гэдэг юмыг бид нар тодорхойлох байгаа бол бас арай л өөр зургаас харах хэрэгтэй байх гэж бодож байгаа. Тэгээд бас арт түмний ямар хүсэл зоригтой байгааг ерөнхийлөгч мэдэхгүй, нэг парламентын гишүүн мэдэхгүй, энэ сууж байгаа гурлаач бас мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр одоо ингээд талбай тойроод ингээд хэд хэдэн жигсаал биш тий. Энэ жигсаалууд тэг таад ер нь юу гэж харж байна? Тэгвэл тэрсэн харахыг ч үстэй. Сонсгож үстэй. Жигсаал мэдгүй хийн гэдэг нь өөрөө юу? Сүүдрийн засгийн газар байгуулахыг юу гэж харж байна? Тийм яагаад нөгөө би сүүдрийн засгийн газар гэдэг үг хошин шугнаас л харсан. Яг тэгээ тухайн үед ч бас яг тийм орчтөр явдаг байсан юм билээ л тээ. Тэгтээ зүгээр нөгөө сонгуулийн мөрөө хөтөлбөр болгож өөртөж өөрсдөө энэ засгийн газартай ажиллана гэж одоо улс төрийн намыг танилцуулдаг одоо шиг юм болов гэж үгүй мэдэхгүй. Тэр шиг байвал одоо болж л байна. Хамаагүй шүү дээ тэр хүний одоо улс төрийн намын улс төрчих нөөцлөг. Одоо жишээлбэл энэ 7 хоногт бол одоо бид нар харин тийм байгаа байхгүй. Ордон дотор нэг засгийн газартай, орны гадна нэг засгийн газартай боллоо шүү дээ. Жижиг ийм намууд улс төрийн одоо тодорхой ийм хөдөлгөөний үед гэх юм уу те улс төрийн нэг ийм хагаллын үед аль талд нь ямар нэгэн байдлаар ажиллаж байгаа вэ гэдэг ч юм. Нэг тийм ажил хийж байгаа л процесс явж байгаа. Тийм хүмүүс ашигтай байж болно. Энэ байр суурь чинь хүмүүсийг нөгөө жижиг намуудад итгэлийг айгүй багсгаж байгаа. Тийм магадгүй тийм гэхдээ тийм байгаа ба. Тэгээ энэ үйл явцаасаа бас боожоод яг жинхэнэ зорилготой хүрэхээр хүчрхийг нам гарч ирэхийг бас таашгүй. Тийм үстэй мэдхгүй одоо би мэдхгүй л байна. Ямар ч өнөөдрийн байдлаар тэр хүмүүсийн нэг тэр ямар ч үнэн баз юм бол хүчрхийг биш байгаасаа л гэж үзэж байна. Үгүй тэр нэг жигсаад байгаа маа нь бол те би зүгээр нэг аль нэг намын нүүдлийн хүүл гэж бодож байгаа шүү дээ. Яг бүгдийн тэгж жилжлэхгүй одоо тэд дотор чи янз бүрийн л жигсаал байгаа. Мэдээж тийм л дээ одоо тэгээ ямар хойно хорог шиг тоолоо жигнэж үзэлтэй биш. Ерөнхийдөө хөдөлгөж байгаа юмас нь тийм юм. Би одоо ингээд нэг юм сүүлийн 5 6 жил тасралтгүй яг тасралтгүй явж байгаа сүүлийн 6 жил ингээд тасралтгүй явж байгаа. Энэ хугацаанд одоо ингээд би жигсаал болгон дээр очиж ингээд хүмүүсээс байр суурь ингээд те ямар байр суурьтай байна, яг ямар ихтгэл өмчлөрийн жигсаал дээр ирвэ, ингэвэ гэд ингээд хүмүүсээс ингээд яриа авдаг байхгүй. Тэгэхээр жигсаал болгон дээр байдаг хүмүүс ингээд байдаг байхгүй. Одоо зарим тохиолдолд жигсаал болгон дээр байдаг хүн одоо ингээд ордны гадаа очиод би эзэртний одоо хувцас эзэмшигчээ гэдэг ингээд цусхыг ингээд харах энэ төр чинь бол одоо бас нүднээс одоо бараг цус гармаар байгаа байхгүй юу? Ер нь бол юм амар яг хөө гэхдээ Доолийн ордны зам дээр одоо эсэргүүцэж гисэн хүмүүсийн хувьд бол одоо бас тодорхой хэмжээгээр үр дүндээ хүрсэн Доолийн ордны замын ажил одоо бол тэрийг ер нь яалж байгаа шүү. Би л тэгж бодож байгаа. Айгүй нөгөө бас постууд нараад хаад айгүй юм шантрангуй постууд харагдаад байгаа. Тэр идэ. Дараа нь гэхдээ бас яг энэ асуудал дээр мэрэгжлийн одоо нөгөө нэг экспертүүдтэй гэдэг юм уу те. Бас суугаад бас ингээд ярилцвал одоо бас арай өөр одоо өнцөг юм уу point гарч ирэх байх гэж бодсон. Тийм хуульчт ч юм уу те. Ер нь нөгөө улмаа түрүүнд гэсэн чинь сүүлдээ ингээд нөгөө би энд шантрахгүй гэж бододсон чинь шантардсан байлээ. Шавхагддсан байлээ гэсэн чинь те. Тэрийг яг яаж мэдрөө гэж зүгээр асуумаар санагдаад байна. Юун дээр тулж байна? Тэгэл ер нь яагаад нэрээ ингэдэм байна гэдгээ за ядарчжээ гэдэг юм. Эхлээд ер нь 100 дөнгөж жигсаал дуусаад амар ядарсан амтсан л дээ. Тэр чинь бүгд бүр ингээл бүх юмнаас залгаал. Одоо бүх стримнаас залгаал бүр амар ядарсан төлөвлөсөн. Тийм хоёрдугаарт бол бид ч уус одоо ингээд компанийн чанга болоод манай одоо татврын өөр мөрчин 100 хэд мэд гарцсан. Тэгэл одоо сая бас хавар нэг данс ах дээр туллаа штэ амруулан байгуулгууд. Манай хацсандээ тэр дунд нь орсон. Тэгэл санхүүгийн хувьд те. За тэгээд бие махбодын хувьд ядарсан. Тэгээд сэтгэл зүйн хувьд дахиад ядарч байгаа. Тэгэл тэр нөгөө тоглоосны дараа ч гэсэндээ яг имлэгт сэрж хахад тэр чинь гэрийнхний нүд те. Яг ингээд намайг сахиж байгаа ээжийн ингээд харц. Тэр юм чинь бол өөр юм л хэцүү. Тэг яг тэр үед бол үнэхээр бодсон
би ингээл одоо хоёр амтай ч юм шигтэй эсвэл дуусахгүй энержитэй ч юм шигтэй. Тийм их цаг хугацаатай ч юм шиг. Мөнгөтэй ч юм шиг ингээл юунд санаа зовхгүй ингээл чигээр хараад яваад идэг. Яг үүндээ ард нь байгаа гэр бүл яаж санаа зовж байгаа, яаж нойргон хонж байгаа. Тэ? Хамт ажиллаж байгаа хүмүүс нь яаж санхүүгээр охирж байгаа юм. Чамаг дэмжиж байгаа найзууд найзууд бас яаж шиг одоо ингээ бие махбодороо юугаараа ингээ охирч ядарч байгаа юм бэ гэдгийг бодхолоор за одоо хэсэг зүрх жоохон тайван байхгүй бол би өөрөө ч гэсэндээ бас тайван байх хүслэн л байгаа юм билээ л дээ. Тэгээд нэг юу акцгээд орохлоор чинь түүний ч өстө бүх талаар нь оролцдог шүү дээ. Тийм болох л. Харин улс төрийн юм байхгүй. Би ийм болохоор энэ ерөнхийлөгчийн эргүүлэн татах хууль энэ ёс зүй гэдгийг энэ хуульчилж байгаа энэ нөхцөл байдалтай эвлэрэхгүй байхгүй. Ямар нэгэн байдлаар заалтгүйгээр одоо ингээд нэг юм элдв янзаараа оролдоно гэдэг юм уу те ямар нэгэн байдлаар хүмүүс гэсэн үйлчлээд наа хуультай хуульгүй чи. Яг хөө мэдгүй юм гэхдээ яг хөө тийм. Гэхдээ ер нь нөгөө нэг бүр үйлчлээд байгаа ч гэсэн бүр илүү. Одоо жишээлбэл одоо яг ийм байдлаар одоо ингээд сошиалор дүүжилдэг те итгэхгүй байгаа шүүхтэй хүн цаадтал гэж хэлдэг ийм сошиалтай ийм нөхцөл байдал дээр бид нэр яг энэ эрхийг ингээд хүчих юм бол магадгүй за өнөөдөр ингээд бидний ингээ үзээ ядаад байгаа ёс зүг байна гэж хэлээд байгаа гişүүд яг магадгүй те татагдчих мэдхийн. Гэтэл дараа нь магадгүй маргааш энэ чагсаалтаар орж ирж байгаа энэ ингэж үзэл бодлоо илэрхийлж байгаа энэ хүмүүс маань үзэл бодлоо илэрхийлэхгүйгээр хин нэгний карманд хин нэгний үгээр коноп дардаг болоод ингээд ингэчих юм бол тэр өдөр одоо бид нарыг яг ямар үр дүн хүлээх вэ гэдэг. Магадгүй өнөөдөр бид нар бол энэ парламентаас те ингээд нэг юм аль аль байгаа ч юм уу ингээд ийм хүмүүсээ энэ хуулиар явуулж болох юм те өнөөдөр за одоо те бас ингээд энэ парламентээс энэ л явж ивэл тэгэл дараа бүрдэх парламент дээр гэдэг юм уу те дараагийн одоо чагсаалтаар орж иж байгаа хүмүүс дээр тэ тэр хүмүүс за татчихгүй дээ тэ нэг юм гишүүн болж орж ирчээд одоо ингээд нэг гишүүнийхээ судлалыг ингээд өгчихвээ дээ гэдэг ийм айцаар зүгээр л хин нэгний үгээр байдаг ийм робч хүмүүсийг парламентд суулгах болох үү дээ гэдэг ийм айц бол байна. За тэгээ хай гэсэн шүү дээ. Ер нь бол яг робч байдаг хүмүүс нь байсаар ч байхгүй хүмүүс нь бол ийм хүмүүс одоогийн энэ парламентч байгаа л да. Тэгээд юу ядарч юм байна. Тийм байх тий. Тэр гэхдээ амар ядараад тэгээд буцаад одоо юу гэдэг яаж тайвширч тэр ажиллаад л чинь. Үзүүлээ бол алдахгүй үзэл бодлоо. Тэгээд байр суурь илэрхийлэл байгаа. Зүгээр л амар бичлэг хийж одоо юу яаж юу хал болчихсон нэр тийм. Жохон зориггүй хүчлэгээ болцсон юм уу? Зөв юу зөрөгтэй тэгэл. Хоо ангил хамаагүй юм бат хийсэн ч юм бас биш. Юм бат хийж ягаал юу гэнч ягаал явж л юм л да. Тэгтээ асуудал нь болохоор яг тийм энергигүй л болчиход байна. Яг бүр ингээд одоо бичлэг хийгээл яваал урт гараалч юм тий. Эсвэл чагсаал зохион байгуулаад тэнд дахиад хөтөлбөр боловсруулаад бүх юмнууд авсан мэт нөгөө авсан нөгөө кино асууч байна яг үүдэд тийм кино явуулчлаа нөгөө би тэд эдитэн дууссан одоо өнгө дууруу сална тэгтээ дахиад би тэд нөгөө нэг гарчвал тийм муу кино гарвал байнгын муу байна нэг сайн кино гарчвал байнгын сайн байх учраас би тэд жоохон ажиллаа л нөгөө талдаа нөгөө ангитай кино болох нэг л ангитай баримтат кино шүү дээ тийм тэгээд 2 цаг 40 минут байж байгаа. Одоо дахиад ингэ ярьсан чи бүү юм болчиход тэгээд 2 цаг 40 минут байж байгаа. Одоо бидэд цаг 40 руу цаг 50 руу татах гэдэг үзэл. Амар танд юм шүү дээ. Тийм тэгээд татаад эдит нэгээд одоо тэр чин дуусан гут дахиад дуу өнгө гээд тэгээд дахиад нэг хугацаа орно. Бидэд уг сая 4 сарын 25-нд нэг ивент хийж байгаа. Контент каунт тэн дээрээ тэр юу хагаад наа нээж үзүүлэе гэж бодож байсан чинь амжихгүй болоод тэгээ одоо дахиад жоохон сонжил 2 сар марсан. Гэтэ ер нь нөгөө нийгмийн хүлээлт тас өндөр байна. Яг энэ кинон дээр те яг энэ кино яаж бид жоохон айгаад байхгүй муу юм гэдэг те нөгөө хүлээлт өндөр байгаа учраас тэр хэмжээгээрээ бас эртгэн шиг гаргаад эртгэн шиг яаж болохгүй одоо л тэгээд кино яасан бэ гэдэг комментэнд угаасаа тасцсан асууж лаа нэз бид тэгээд бушуудуулаа гэдэг шиг гэж гараад басахгүй. Тийм ээ тийм одоо тэгэл нэр хүнд ингээ бүх юм явж байгаа ч гэсэн кинотой зүг хүлээлт мүлээлт гэдэг. Тэгтээ яг олон удаа хэлсэн нөгөө юу яадаг шиг
сонгуулийн лөөр мөвөр бол байхгүй. Гэхдээ яг сонгуул гэдгийг монгол хүн болгон үзээд сонгуулийн насанд хүрэхээр за нэг 2 цаг зарцуулаад үзчихгээд сонгуул гэж юу гэдгийг үнэхээр байл. Яг юу болох вэ гэдгийг яг юу болдог вэ? Хөдөө дотоод гадаадд те яаж сонгуулдаг вэ? Юу болдог вэ? Тэгээ сонгуулаарч янз бүрийн процессыг олон. Хөдөө 6 олтны явсан мөлөө. 6 газар явсан. 6 дүртэй хөдөө хот гадаад Токиод 1 дүр, Улаанбаатар хотод 2 дүр, Төв аймагт 1 дүр, Орхон аймагт 1 дүр, Эрдэнэ хотод 1 дүр. За ямар ч тач ингээд подкастын маань анхны дугаарт яг цаг заваа гаргаад ирсэн хоёрт маш их баярлалаа. Тэгээ энэ 7 хоногийн хамгийн онцлог сэдэв бол яг аргагүй ерөнхийлөгч өргөн байрсан улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төсөл байлаа. Тэгээд энэ хуулийн төсөл дээр энэ улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах асуудал энэ ёс зүйг хуульчлахгүй юу эсвэл бүх зүйл ёс зүйн одоо тэгээд өндөрлөг дээр байдаг штэ гэдэг ийм олон талуудын байр суурь байсан. Тэгээд энэ дээр бас ингээд яг парламентэд голдон ажиллаж байгаа сэтгүүлч за тэгээд яг нийгмийн идэвхтэй бас өөрийн гэсэн үзэл бодлоос яг үн цөлөө алдахгүйгээр илэрхийлээ явдаг энэ залуучуудын маань дуу хоолой бас яг энэ асуудал дээр чухал юм болов уу гэж бодоод бас энэ подкаст яг энэ сэдвийн хүрээнд ярьлаа. Тэгээд өөрөөсөө үзэл бодлыг илэрхийлсэн баярлалаа. За баярлалаа. Тэрнээс гадна яриаг үйлцсэн зүйл байна уу? Яг энэ асуудал дээр. Ер нь яг нэг ийм байгаад юм аа. Яг гол поинтны яг ийм учраас би ингэж бодоод байгаамаа гэдэг юм уу? Товчхон хэлвэл. Туулын ордны зам дээр жишээлбэл надад амар чухал нэг поинтыг заавал хэлэх хэрэгтэй. Тэр бол эдийн засаг. Тэгээд ер нь яг одоо амар дэлхийн нийтээр эдийн засгийн амралт орж байгаа. Тэгээд Монгол улсын эдийн засаг одоо цаашаа улам бүр ер нь хэцүү байдал руу орох маш өндөр хандлагатай. Бид нефтийн үнийг хүчээр хязгаарлаад байгаа болохоос дахиад тэнд ер нь бол дарамт нь ирэх бас юмнууд байгаа. Тэгээд энэ нэг эдийн засгийн шок дахиад орно тий. Тэгээд тийм хүнд нөхцөлд бидэд ийм том төслүүдийг тэгээд нэг талын амар өндөр инфлюенстэйгээр оруулж ирж байгаа. Тэгээд энийг яг үнэндээ ил тод улсын хурлын гишүүд хүртэл ярьж чадахгүй байгаа. Тэгээд тэр улс орны нөлөө бол амар өндөр байгаа гэж харж байгаа. Тэгэнгүүт бидэд нөгөө өмнө нь байдаг байсан шиг одоо улс төрийн зориг бас айгүй бага болчихжээ гэж харж байгаа. Тэгэхээр энэ нөгөө эдийн засгийн одоо дэд бүтцийн колониал гэж ярьдаг юм л л дээ. Тэгээд ийм асуудал илүү нөгөө хурц асуудалны ийм асуудал байгаа. Тэгээд энэ рүү бас ер нь орж бүр юм дэлгэнгүй мэтгэлцэн мэд өөрөө үед бол ихтгэлсэн. Тэгээд тэрний илүү чухал. Тэрнээс тэр тоолын бурах асуудал яг хоёр дахь асуудал. Яг энэ эдийн засгийн ер нь бол одоо ингээд бид нэр яг ийм дайнтай тийм ийм нөхцөл байдал дээр шатхууны үн нэмэгч байгаа. Шатхууны үн бол ерөөсө бүх юмны үн шүү дээ. Тэгээ тэр дундаа дизель түвшний үнийг нэмчихэж байгаа хгүй. Тэгэхээр дизель түвш бол бүх юмны үн. Одоо уул уурхай, тариалан бүх юмнууд дизель түвшээр хөдөлдөг. Яг энэ ийм нөхцөл байдал дээр дизелийн үнийг ингээд 3000-аар нэмслүү. Тэ? Ингээд нэмж байгаа энэ нөхцөл байдал дээр бол ингээд нэмж байгаа нь ер нь бол одоо ингээд бид нэр яг ийм эдийн засаг хүндэрж байгаа. Сая 3 дахь өдөр үндэсний статистикийн хорооноос зарлснаар бол манай улсын эдийн засаг 1.4 их 80-аар тасарсан байна гэсэн шүү дээ. Тэгэхээр яг тасарч байгаагүй жил ерөөс байдаггүй. Яг уу гэхдээ тасарна. Гэхдээ өнгөрсөн жил бол 400 хэдэн тэрбумаар тасарчсан байхгүй. Энэ жилийн тухайд 1.4 их 80 гэдэг бол төсөө тодтогоод хинээд байгаа хэдий ч гэсэндээ ийм нөхцөл байдалтай байгаа. Ер нь бол цаашид өнөөдөр бид нар хэдэн төгрөгөөр талхаа авч байгаа үлээ, хэдэн төгрөгөөр кофегаа авч байгаа үлээ, маргааш тэр үн давталтагдах байгаа энэ одоо эдийн засгийн нөхцөл байдал дээр одоо хин нэгэн намын дарга нарын одоо тий эрх баригч намын ах нарын хоорондын зодон хэрүүлний нэгэндээ өс сансан тэгээ тэрнээсээ болоод оруулж ирж байгаа тий болгоморгүй байна уу гэж тий тэгээд энэ нэг асуудал дээр нэг юм хоорондоо нэг ахар шахар хэрүүл хийгээ тэгээд тэн дээрээ нэг юм ингээд баймааргүй байгаа үг нь. Гэхдээ яг одоогийн нөхцөл байдал дээр хурал дээр яг энэ асуудлаас өөр асуудал байхгүй юм шиг хэрэлцэж байгаа учраас бас ярихгүй байх өнгөрөхгүй ийм сэдв учраас өнөөдөр энийг ярьлаа. Таны хувьд ярих зүйл муу надад зөндөөл сайхан өөрийнхоороо дайрлаа. Би ч жоохон өөрийнхоороо ингээд үзэл бодлоо тулгаж гад байдаг тийм талтай. Тэгээ яг зөв миний байр суурьдаг тийм л байгаа. Тэгээд хүн болгоныхтай адилхан байхаа л болов. Тэгээд хүн болго өөрийнхөө тарихаар шүүн тунгаана гэдэг шиг миний харж байгаа үндсэг нэг тиймэрхүү л байгаа. Тэгээд бүх юм ямар миний хар болгоч шүү дээ юм сте. Тэгээд
Тийм л надад өөр нэг санал. За баярлалаа. За баярлалаа.